Минасан конничива. За ингээд өнөөдөр хэдүүлээ N4-ийн дүрм цоврал 7 буюу магийг нийтдээ 6 дүрм үүсгэх болно. Ингээд шууд эхэлцгээе. За өнөөдөр хамгийн их дүрм бол мада те инай. Мада те инай. За хувирлын болохоор үйлдвэр тэлбэрт хувираад араас нь инай эсвэл имаsen ч юм уу ингэж хувирах нь тийм ээ. За утга санааны хувьд болохоор хараахан тэгээгүй байна, хараахан ингээгүй байна буюу альва үйлдэл хараахан дуусаагүй санаа илэрхийлж байгаа. Эхний жишээлбэл гоме нэтета мада нэтенай юу? Доштано? Гоме нэтета мада нэтенай юу? Доштано? Уучлаарай унтчихсан уу? Гүй арай унтааг байна уу? Яасан? Дараагийн хэлбэр окуретэ гоме мо шиай хажиматта. Окуретэ гоме мо шиай хажиматта. Мада хажиматтеないよ. Мада хажиматтеないよ. Хоцорсон дуушлаарай. Тэмцээн эхэлсэн үү? Гүй арай эхлэх байна. За тэгвэл дараагийн дүрм. Дүрм хоёр болохоор мадэ ни гэж байгаа. Мадэ ни. Орчуулах юм бол гэхэд гэж орчуулж болохоор. Гэхэд. За үйлдвэр толны хэлбэр төр байх хэрэгтэй юм байна. Нэрэг болохоор шууд залгах нэ. За нэрэг бол мэдээж хугацаа заасан үг байх нь. Эхний өгүүлбэр дайгаку соцгиосуру мадэ ни нантока шигото о мицукетай. Дайгаку соцгиосуру мадэ ни нантока шигото о мицукетай. Их сургуулаа төгсөх үеэрээ тийм ээ. Их сургуулаа төгсөх үе гэхэд яаж игээд ажил олчих юмсан гэсэн байна. Гитсумацу мадэ ни кичинто ячин о харатте кудасай нэ. Гитсумацу мадэ ни кичинто ячин о харатте кудасай нэ. За сарын сүүлэхэд яг төлбөрөө яг төрөөсө төлөөрөө заа ёо гэсэн утгатай хэлбэр байна. За дүрм 3 болохоор мама. Мама. Энэ болохоор ямар нэгэн зүйл өөрчлөлтгүйгээр яг тэр хэвээрээ байх гэсэн утгаар илэрхийлж байгаа. Тэр болохоор үйлэг та хэлбэртэй байх хэрэгтэй. Эсвэл өгөөсгөл буюу на хэлбэртэй байх хэрэгтэй байх нэ. Тэгээд ид тэмдэгнэр мама, на бас мама, нэрэг болохоор мамагийн өмнө но нөхцөл авах нэ. За жишээ хэлбэр. Коре wa nama no mama de taberaremasu ka? Коре wa nama no mama de mo taberaremasu ka? Энэ түүхий чигээр нийж болдго юм уу гэсэн байна. Коно кутсу wa katte kara ichido mo haite inai node atarashii mama da. Коно кутсу wa katte kara ichido mo haite inai node atarashii mama da. Энэ гутлыг хөдөлж авснаас хойш нэг ч өмсөөгүй байгаа. Тэмцэс шин нэмэрэ байгаа, цоош нэрэ байгаа. Дүрм митайда. Митайда. За энэ бол 5 мэдрэхгүйгээрээ олж авсан мэдээлэлд дүгнэлтэйгээд таамаглаж байгаа хэлбэр. Тэм юм шиг байна, ийм юм шиг байна гэж орчуулж болно. За хувирлын хувьд бол үйлэг, тэмдэгнэр бүгд ингээл хэлбэр байх хэрэгтэй байна. Нэрэг бол шууд митай залгана. Тэгээд энэ митай гэдэг чинь одоо йодс гэдэг бас дүрм байдаг тийм ээ. Йодс. Энэ орчин ерөнхийдөө бол утга санааны ойролцоо боловч йодстэй харьцуулах юм бол энэ митай гэдэг дүрм нь яах вэхээр илүү энгийн яриа. Тэгээд найз нөхдийн гэр бүлийн хүмүүстэй ярилцах үед бас дотно гэж боддог хүнтэйгээ ярих үедээ ашигладаг ийм дүрм байх нэ. Жишээ хэлбэр Том-сан wa saikin isogashii mitai da. Том-сан wa saikin isogashii mitai da. Том-сан сүүлийн үед завгүй ах шиг байна. Atama ga itai shi, karada mo atsui shi. Nitsu ga aru mitai da.
頭が痛いし、体も熱いし、熱があるみたいだ. толгойч өвдөд байхын би ч гэсэн халуун өргөдөхын баг халуураад шиг шүү дээ. За тэгвэл 4-5 митайна эсвэл митайни. Түрүүний митайда гэдгээс жоохон өөр юм тийм ээ. За болохоор бас л тэрэн шиг энэ шиг гэж орчуулж болох боловч заавал ямар нэгэн жишээ орсон байх хэрэгтэй. Гэж ойлгож болно. Үүлэг хувирлын болохоор ингээл бид нар байх хэрэгтэй. Нэрг байх юм бол шууд залгана гэсэн байна. За жишээ хэлбэр. Том-сан митай ni Nihongo ga jouzu ni hanaseru you ni naritai na. Tom-сан митай ni Nihongo ga jouzu ni hanaseru you ni naritai na. Том-сан шиг Япон хэлэндээ мундаг болмоор байна. Сайн ярьдаг болмоор байна гэсэн байна. Shourai wa sensei mitai na yasashikute omoshiroi hito ni naritai desu. Shourai wa sensei mitai na yasashikute omoshiroi hito ni naritai desu. За ирээдүйд багш шиг ийдэг зөөлөн бас сонирхолтой хүн болмоор байна гэсэн байна. За өнөөдөр хамгийн сүүлийн дүрэн болохоор мо гэж байгаа. Мо. Энэ мо ямар утгаар санаа илэрхийлж байгаа вэ гэхээр альва одоо тоо утгыг илэрхийлэхдээ их гэсэн утгаар илэрхийлж байгаа. Их. Тэгээд гол нь бас нь болохоор тэг ярьж байгаа хүний хувьд болохоор юу гэдэг гайхсан ч юм уу тийм ээ. Одоо энгийн бос хүлээж авч байгаа тийм сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ гэсэн үг. За монгол хэлээр хамгийн одоо юу гэдэг зөв гэх юм оновчтой орчуулах юм бол энэ мо болохоор бүхэл бүтэн гэж орчуулж болж байгаа байхгүй юу. Тэгэд могийн урд заавал тоо орж ирэх хэрэгтэй тийм ээ. За жишээ хэлбэр. 土曜日は10時間も寝てしまいました. 土曜日は10時間も寝てしまいました. Хагас санд бүхэл бүтэн 10 цаг унтсан гэж тийм ээ. Хагас санд бүхэл бүтэн 10 цаг унтсан. Жишээлбэл зүгээр гэдэг мог хасчих юм бол 10時間寝ましたч юм уу байж болно л та тийм ээ. Тэгэхээр тэр бол ямар ч одоо гайхсан ч юм уу тийм ээ. Онцгой тийм юу байхгүйгээр мо оруулж ирсэн учраас энэ их сонсогч гэсэн үг тийм ээ. За, Мак-сан ва 1日に5回も食事をするそうだ. Мак-сан ва 1日に5回も食事をするそうだ. Марк-сан өдөрт бүхэл бүтэн 5 удаа хоол иддэг юм шиг үлээ гинэ. Марк-сан өдөрт бүхэл бүтэн 5 удаа хоол иддэг гинэ. Хоол иддэг юм шиг байна гэсэн утгаар илэрхийлж байна. За ингээд хэдүүлээ 6 дүрм туссан. Өнөөдөр хэдүүлээ ингээд нийтдээ 6 дүрм үзлээ. Дараагийн бичлэг бол энэ дөрвийн дүрм хамгийн сүүлийн дүрмүүд орох болно. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараа уулзтлаа. Түр баяртай.